Сайн байцгаана уу киночдоо. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2002 онд нээлттэй хийсэн Домогт Harry Potter зурлалын 2 дугаар анги Нууц танхим киног ярьж өгөхөөр бэлдлээ. Айлын хүүхдүүд Хогвартс явж сураад л байдаг. Хэдүүлээ ер нь юугаар дутах вэ? Wall Street-д очиж англи хэл сурах уу да. 77 47 тэг рүү залгаарай. За ингээд 2 дугаар анги Private Drive дэх дүүрслигийн гэрт эхэлнэ. Harry Potter зуны амралтаа авга ахындаа өнгөрүүлж байгаа. Харин энэ муу дүүрслийн хайрыг мань үргэлж ад шоу үзэн гадуурхаж харагдана. Тэднийг нь чухал зочныг хүлээн авахар бэлдэж байна. Энэ үеэр Harry-г өрөөндөө асуудал гаргалгүй чимээгүй суухыг сануулв. Тэд эцсийн удаа зочдоо хэрхэн угтахаа давтаж үзтэл. Путина би галтгоонд тэднийг гэртээ халуун дулаанаар угтаж авахар хүлээн. Би зочдоо хаалга онгоолгож өгнө. Харин чи би өөрийнхөө өрөөндөө ямар чимээ гаргахгүй огт байхгүй юм шиг л байна. Өнөөдөр миний карьерийн хамгийн чухал хэлэлцээр хийх өдөр. Тиймээс битгийл сүрүүлчээрээ оройч болж дүүрслигийн гэрд зочд нь хурж ирлээ. Хари өрөөндөө орж иртэл Добби гих гэрийн савдаг орон дээр нь үсчээд тоглож байдаг. Хари түүнээс яах гэж ирснийг нь асуухад Харид Хогвартст эргэж очих юм бол аюул нүүрлэнэ гэж анхааруулна. Доббид Харигийн өөртөө их ээлдэг зөөлөн харилцаж байгаа нь таалагдана. Хөөрхигийн эзэн гэр бүл нь түүнтэй маш түрэнгийн харилцдаг тул нэг л буруу зүйл хийхээрээ толгоогоор юм нүдэд эхэлдэг юм байна. Хари авгах дүүрслигээс айж Доббиг аяархан байгаа ч гэж хүсэх болно. Добби нэгэн гэр бүлд үрдүүлчлэх ёстой. Хэрв тэд Доббиг энд байсныг мэдэх юм бол гэвч Добби ирэх хэрэгтэй байсан. Добби Harry Potter-ыг хамгаалах хэрэгтэй. Түүнд анхааруулах хэрэгтэй. Harry Potter энэ жил Hogwarts руу явж болохгүй. Тэнд хэн нэгэн аимшигтай зүйлс хийх болно. Ямар аимшигтай зүйл хийх гээд байгаа юм бэ? Добби хэлж чадахгүй гэж хэлээд л өөрийгөө шийтгээд юмнүүдэд их чимээ гаргаад эхэлдэг. Уур нь хүрсэн авгах нь Харид сүүлийн удаа анхааруулга өгөөд буцаад зочид руугаа явлаа. Хари Доббигийн сануулгыг үл тоомсорлон Хогвартс руу явна гэж зөрүүдэлхэд Добби санаандгүй зуны турш найзуудынхын захиаг замаас нь хулгайлж байснаа амалдчихдаг. Хари Доббитой захиагаа авахар булаацалдаж байгаад Добби ид шидэ ашиглан хоолны ширээн дээрх бялууг дүүрслигийн зочид дээр унгаж асуудал үүсгэнэ. Үүнд ууралсан дүүрслийн авгах нь Хариг өрөөнд нь төгжиж цонхон дээр нь төмөр хаалт тавина. Хэд хоногийн дараа Хариг унтаж байтал Рон Уизли болон ихэр ах болох Фред Жорж нар нисдэг Форд Англия машинаар ирж Хариг аварч өөрсдийн гэр болох Мборо руу авч явдаг. Хари анх удаа шидтний гэр бүлд ирж үзэх бөгөөд өөрөө угаагдж буй аяг тавгнаас ахуулаад Харид маш сонирхолтой байлаа. Ингээд байвал сайхан л юм байна. Рони аав. Тэгэхээр Хари, Резенийн нугасаар хүмүүс яг юу хийдэг юм бэ? Гэтэл тэдний хараамуутай шар шувуу Хогвартсын энэ жилийн захиаг авчирснаар өнөө хэд маань хичээлийн хэрэгслээ цуглуулахар боллоо. Тэд Diagon Alley гэх гудамж руу шидэт зуух ашиглан явдаг. Энэ үеэр Хари үгээ буруу хэлээд нэлээд эвгүй гудам руу шилжчихнэ. Хари эвгүй гудам төөрсөн алхаж байтал ашгүй Хагрид гарч ирээд түүнийг аварлаа. Инхүү түүнийг Hermione-д хүргэж өгдөг. Тэд номын дэлгүүр орж тэндээ алдартай шидтэн Gilderoy Lockhart-тай уулзсан. Lockhart нь агуу шидийн мастер үе юм байна. Бичсэн номнуудаасаа олонд ихээхэн танигджээ. Мөн тэрээр энэ жил Hogwarts-ийн хар шиднээс хамгаалах урлагийн багш болсон. Lockhart-ыг харахад ер нь нэлээд нэр хүндэт дуртай хөнгөмсөг хүн шиг харагддаг. Тиймээс Хариг олон нийтийн анхаарлын төвд аваачиж өөрийн номоо сурталчлах боломжийг ашиглан хамт зураг татуулан номнуудаасаа түүнд бэлэглэнэ. Энэ үеэр Draco Malfoy болон түүний эцэг Lucius Malfoy нар тэдэнтэй тааралдаж Lucius Ginny-гийн номонд нэгэн нууцлаг дэвтрийг хийж өгнө. Тэд бас багахан маргалдаад амжинаа. Draco, би чамайг зураг авахуулаад баяртай байсан гэдэгт итгэлтэй байна. Алдартай Harry Potter сонины эхний нүрэнд гарахгүйгээрч номын дэлгүүр орч чадахгүй шүү. Түүнийг 50 өрх. Хөөх, Harry Potter өөртөө найз охин олчихоо юу да? Draco илдэг вэ. Ноён Potter, Lucius Malfoy эцэст нь нэг юм ингэж уулзлаа гэж хэлээд өөрлөгөө татан энэ сорив бол Домог. Мэдээж чамд өгсөн хүний шүү дээ. Voldemort миний эцэг эхийг алсан. Тэр зүгээр л нэг алуурчин болохоос өөр юу ч биш. Түүний нэрийг дуудаад нэг бол чи маш зоригтой. Эсвэл тэнэг байхын. Хүний нэрнээс айхан зүгээр л айдсыг нэмэгдүүлдэг. Оо, чи хадагтай Granger байхын. Draco чиний талаар болон чиний эцэг эхий чинь талаар надад хэлсэн. Тэд энгийн хүмүүс. Тийм биз дээ. Гэж хэлээд мөн Уизлигийн гэр бүлийнхнийг ч үгээрээ эдээд амждаг. Гэтэл энэ аав нэрч тэднийг Lucius-ийн зэвүүн амнаас салгав. Хогвартс руу буцах өдөр Хари Рон хоёр тавцангаар дамжин галт тэргэн цуухыг оролцсон ч үл үзэгдэх хүч тэднийг зогсоодог. Ийхүү тэд арга сэдэн нисдэг машиндаа сууж Хогвартс руу нисдэг. Замд нь харин үл үзэгдэх тохиргоог нь асаахаа мартаад энгийн хүмүүст харагдчихнаа. Хогвартст арай гэж иртэл машин нь удирдлага алдаж сургуулийн ойролцоох Аратум мод руу унаж осолдно. Ууралсан мод тэдэн рүү
дайрах боловч машин өөрөө хөдөлж тэднийг авраад ойроо зугтан алга боллоо. Тэд хэндич мэдэгдэлгүй сургууль дээр ирж эхлэе гэж баярлаад ортол Снэп тэднийг мэдчихсэн байна. Тэдний машин сонины эхний нүүрэн дээр гарчээ. Снэп тэднийг өөрсдийг нь бүх дэлхийд илчилж болох байлаа гэж зэмлэж байтал захирал Дамблдор болон профессор МакГонагал гарч ирэн тэднийг хөнхөөн шийдгээд өрөөрөө нь буцаав. Эхний хичээл эхэлж ургамал судлалаар Мендрик гэж энэхүү чарлаа ургамлын талаар судална. Бүтэлгүй Невил дууг нь сонсоод ухаан алдчихдаг. Энэхүү ургамлаар хөшөө болсон хүмүүсийг эдгэдэг уусмал хийдэг тул дараа нь томоохон тус хүргэнэ. Хари өдрийн цагаар энэхүү Найжил гэгч зурагчин хүүтэй бас танилцаад амждаг. Гэтэл Роны сохор шар шив Ронд шуудан авчирлаа. Захиа нээжээс нь ирж мэдээж Роныг загнахаар шүү дээ. Энэхүүдэд профессор Локхартын хар шиднээс хамгаалах урлагийн хичээл суулаа. Локхарт гэж нэр хүнднээс цаашгүй амтан сурагчдын дунд Пиксис гэх амтныг сул тавьчихад өөрөө зогсоож чадахгүй тул манай гуравт үлдээгээд зугатаад явчихв. Нөгөө дүрсгүй амтд нь хамаг зүйлийг нь сүйтгэж байхад манай ухаалаг Хермоны арга сэдэж тэднийг зогсооно. Энэ жилийн күүчтийн тэмцээн эхэлж Слизерний багт Драко Малфой шинээр хайгчаар орсон юм байна. Тэдний гэр бүл нь баян тул багийг нь нисдэг шүүрээр хахуулдсан юм байна. Уг нь өнөөдөр Харигийн баг бэлтгэл хийх байсан боловч Драко арын хаалгаараа тэдний бэлтгэлийн өдрийг булаасан болох нь харагддаг. Гэхдээ Гриффиндорт байгаа хинч болов багт орохдоо юу ч худалдаж авахгүй шударгаар ордог юм да. Тэд Север авьяасаар ордог юм гэж Хермоны хэлнэ. Хинч чиний бодлыг асуугаагүй байна. Муу бузар цусд минь гэхэд Хермоныгийн царай сонирн болж Рон түүнийг өмөрч хугархаа саваагаараа Драко руу догтол сав нь эсэргээрээ үйлчилж ихнэ. Ийхүү Рон нялцгай биетээр бөөлжин Хари Хермоны хоёр түүнийг тэр даруй Хагрид дээр авчирв. Рон хэн рүү шившлэг хийх гэж байсан юм бэ? Малфой руу. Гэхдээ бид юу гэж дуудсныг нь сайн ойлгоогүй л дээ. Тэр намайг бузар цусд гэж дуудсан юм. Үгүй байлгүй дээ. Энэ нь анх төрөхдөө шидтэн биш энгийн гэр бүлээс гаралтай шидтнүүдийг доромжилж нэрлсэн нэрийг хэлж байгаа. Ид шидгүй эцэг ихтэй хүн. Над шиг нэг энэ соёлтой хүмүүсийн ярианд сонсоод байхаар үг биш л дээ. Хари, шидтний ертөнцид Малфойн шиг гэр бүл өөрсдийгөө бусдаас илүү гэж боддөг юм. Учир нь тэд цэвэр цустай болохоор. Наадах чинь утгагүй юм. Яагаад хагас цустай шиднүүд өнөөдрийн хугацаанд цөөрсөн гэж бодож байна? За энэ ч яах вэ? Гол нь Хермоны хэний ч хийж чадахгүй шившлгүүдийг хийж чаддаг. Наашир, үүний талаар 1 минут ч болтгой битгий бод гэж Хермоныг тайвшруулав. Локхарт Хариг дуудан өөрийнхөө номнууд дээр гарын үсэг зурхтаа туслуулна. Гэтэл Хари гинэт дуу хоолой сонсож эхэлдэг. Хари өрөөрөөгөө буцаж байтал дуу чимээнүүд цус аллаг гэж улам чангарлаа. Манай хүн замдаа хоёр найзтайгаа тааралдан ямар нэгэн зүйлийг шалгахаар гүйцгээв. Гэтэл аалзнууд шувуу болон цонхоор зүхтах бөгөөд хан дээр улаанаар нууцын өрөө нээгдсэн өв залгамжлагчийн дайснууд болгоомжтой байгтун гэж бичсэн байв. Мөн шалаар нэг ус байх бөгөөд өөрхий харуул филчийн муурны биеийн чулуу шиг хөшчихсэн байв. Сурагч нар бүгд энэ явдлыг харан Хариг жоохон буруугаар ойлгоно. Захирал Дамблдор ирж сурагчдыг тараана. Тэгээд тэр гурваас юу болсон талаар тодруулдаг. Рон Хермоны хоёр Хариг дуу хоолойнууд сонсож эхэлсний дараахан филчийн муурыг олсон маш хачирхалтай санагдав. Гэсэн ч тэд Хариг дуу хоолой сонссон талаар төр зуурдаа бусдаас нууцлагаар болов. Энэхүү Хари, Рон, Хермоны гурав энэ нууцлаг явдлын учрыг олохоор шийднэ. Тэд профессор МакГонагалын хичээл дээр сууж байгаад Хермоны профессораас нууц өрөөний талаар түүхийг асуудаг. Профессор МакГонагал тэдэнд Хогвартс сургуулийг маш олон жилийн өмнө 4 гайхалтай шидтэн үүсгэн байгуулсан байдаг. Гидрик Гриффиндор, Хельга Хавлбаб, Ровена Равенклав, Салазар Слизерин. 3 үүсгэн байгуулагч нь хоорондоо эвтэй байсан ч харин Слизерин тэднээс зөрсөн байна. Сурагчдыг Хогвартст элсүүлэхдээ илүү өндөр шалгуур тавьж зөвхөн цэвэр цуснуудыг авахыг хүссэн юм байна. Гэвч бусд нь үүнийг зөвшөөрөөгүй тул тэр сургуулийг орхихоор болжээ. Домогт өгүүлснээр Слизерин нэг нууц өрөө цайзад барьсан бөгөөд тэрийг зөвхөн түүний өв залгамжлагч сургуульд буцан ирж онгойлгосноор л нууцыг мэдэх боломжтой гэж үздэг юм байна. Өв залгамжлагч нь өрөөг нээснээр маш аимшигтай зүйлийг суллаж цэвэр цусд биш хэн болгоныг устгах боломжтой юм. Тийм учраас сургуулийг маш олон удаа нэгдсэн ч нууц өрөөг олоогүй гэжээ. Энэ бүхнийг сонссныхаа дараа манай гурав Слизерний жинхэнэ залгамжлагч нь Драко Малфой байж магадгүй гэж сэжиглэн. Үүнийг батлахын тулд Полижус хэмээх хувиргагч уусамлыг бэлдэж өөр хүний дүрд хувирахаар шийднэ. Энэ ажлыг уйланхаа Мерл гэх уйтгартай сүнс амьдардаг угаалгын хийж эхлэхээр болдог. Күчтийн тэмцээн бол ширүүхэн тэмцэлцсний эцэст Хари бага ялалтад хүрэгдэгч гараа хугалчихнаа. Манай алдарт багш Локхарт ясыг нь засах гэж байгаад бүр Харигийн гарыг ясгүй болгочихдаг. Ийхүү Хари эмлэг твтэн дахин ясаа ургуулахар болно. Тэрээр шүн дахин дуу хоолой сонсож эхлэхэд Добби гарч ирнэ. Добби дахиад л түүнийг Хогвартсаас явах ёстойг сануулхад тэмцээн дээр нь саадуулаад байсан хүн Добби болохыг мэднэ. Добби дахиад л утгагүй зүйл ярин уйлаг нэж эхлэхэд Хари түүнийг өрөвдөн түүнд өмсөх юм байдаг эсхийг нь асуудаг.
асуудаг. Гэтэл Добби гэрийн зарц хийдэг тул хэрвээ эзэн түүнд хувцас бэлгэлэх юм бол Добби эрх чөлөөтэй болох болно гэдгийг тайлбарладаг. Добби дахин түүнийг Хогвартсаас явахыг сануулan энэ бүх зүйл өмнө нь тохиолдож байсан талаар амлалтдаг. Ийхүү байж байтал багш дахин нэг хөшөө болсон хүүхдийг зөөж оруулж ирлээ. Хари хурдхан шиг хэвтэж тэдний яриаг чагнана. Гэтэл энэ удаа өнөөх зураг дардаг хүү найжл хөшөө болчихжээ. Одоо яана вэ айлбус? Сурагч нар маань маш том аюулд орлоо. Би сурагч нартай юу гэж хэлэх вэ? Үнэнийг хэлээ. Хогвартс цаашдаа аюулгүй газар байхаа болсон гэдгийг хэл. Дараа нь манай хэд хуургах уусамлаа хийж байхдаа уйланхаа мэрдэлтэй танилцдаг. Тэрээр энэ нойлд өгсөн тул сүнс нь эндээ хорогдчихэ. Хар шиднээс хамгаалах урлагийн хичээл орж Локхарт хоёр сурагчийг дүэлдүүлэхээр боллоо. Мэдээж эхлээд Локхарт жишээ болгон өөрөө Снэптэй үзэх үед юу ч чадахгүй тэрээр шууд л хожигддог. Бандсандаа албаар ингэсэн гэх мэт юм ярина. Дараа нь тэрээр Хариг дуудан гаргаж ирээд эсрэг талаас Малфой гарч ирдэг. Тэд хин нэгийг унган шившлэг хэлж байтал Малфой могоо гаргаад ирэв. Могоог харсан бүх сурагч нь айн зог тусгад Хари могоотой ярилцаж могоог тайвшруулах үед Снэп могоог устгана. Гэвч сурагч нар Слизерний бэлэг тэмдэг амтан байсан тул Хариг могоо хэлээр ярьж бүг харан бүгд түүнийг Слизерний өв залгамжлагч юм байна гэх цуу яриад игдэв. Хари дахиад л дуу хоолой сонсоод тэнж явж байгаад дахин нэг хохирогчтой таарлаа. Хохирогчийн хажууд байсан Хариг профессор МакГонагал захирал Дамблдор дээр аваачлаа. Хари Дамблдорын өрөөнд сониучрхан юмсыг ажиглаж байтал нэгэн галчуу байж байна. Ойртон очиход галчуу өөрөө шатаад үнс болчихдог. Энэ үед Дамблдор гарч ирнэ. Загнахнуудаа гэтэл харин загинсангүй. Галчуу үнснээсээ дахин төрдөг бөгөөд түүний нулимс ямар ч шарахыг ангаах хүчтэй болохыг нь хэлнэ. Дамблдор түүнээс өөрт нь хэлэх зүйл байгаа эсхийг асуухад Хари дуу хоолой сонсоод байгаа тухайга нууцлахаар шийддэг. За ингэж шинэ жил боллоо. Манай хэд Малфойг байцаах төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болно. Hermione тэдэнд Crabbe Goyle хоёрын хувцсыг авчирч өгөөд тэднийг тэр хооронд нь унтуулахаар боллоо. 0-дор нь тэд уусамлаа уухад Hermione маань муурны ус андуураад уучсан тул өнөөх хоёр маань хоёулахнаа Малфой дээр очихор боллоо. Тэд Малфойн зөвүүн яриаг арай гэж төвчин суух бөгөөд өөрсдийн мэдхийг хүссэн өв залгамжлагч мөн эсхийг эцэст нь нэг юм асуудаг. Драко ч өөрийгөө биш гэдгээ хэлэх үед уусамлын үйлчлэлийн хугацаа дуусаж эхэлнэ. Малфой манай нууц өөрөө 50 жилийн өмнө нээгдэж байсан. Тэгэд нэг бузар цус дохиныг алж байсан гэсэн. Энэ удаад би Гринжер байгаасаа гэж хүсэж байна гэж хэлэхэд Рон уурлнаа. Малфой харин ихэд гайхав. Тэр үед нь уусамлын хугацаа дуусч тэд буцаж хувирж эхэлсэн тул тэндээс хумгий зүгтэн одов. Рон Хари хоёр өрөөрөөгөө буцаж байтал шалаар нэг ус уулсан байхыг харна. Тэгээд охтын угаалгын өрөөрөө очлоо. Гэтэл уйланхаа мэртэл хэн нэгэн түүний толгоор руу юм шийдсэнд гоморхон уйлж байлаа. Хари түүнтэй багахан ярилцсанаа. Шийдсэн зүйлийг нь газараас авахд тэр нэгэн тэмдэглэлийн дэвтэр байдаг. За энэ сонирхолтой дэвтрийн учрыг олохоос өмнө бүгдээрээ нэг сайхан subscribe давлгаа явуучих. Сабад арцсан манай царайлгууд лайк дараарай. Хари дэвтэр дээр бих тусахад бих алга болчихлоо. Гайхсан Хари дахин өөрийнхөө нэрийг бичгэд дэвтрийн эзэн Том Ридл түүний өдөөс ярьж өнгөрсөн дэх нууцад өрөөний талаарх үйл явдлыг харуулна. Тэртээ 50 жилийн өмнө нууц өрөө нэгдэхэд Том Ридл Хагридыг буруутгаж байжээ. Учир нь Хагрид Арагог гэх нэгэн аврага алзыг тэжээдэг байсан бөгөөд Том Ридл хөөрхийн охиныг Арагог алсан гэдэгт бүрэн итгэлтэй байлаа. Эдгээрийг харсан Хари найзуудтай юу харсан тухайгаа хэлэхэд Hermione Хагрид бол бидний найз. Яагаад зүгээр Хагридаас асууж болохгүй гэж. Энэ үед Хагрид аль хэдийн тэдний яриаг сонсчихсан байна. Хагрид өөрийнх нь талаар яриаг сонсоод сэтгэл дундуурхан харагддаг. Гэтэл Невил тэднийг дуудаж Хари өрөөндөө очтол өрөөг нь юу ч үгүй сүйтгэжсэн байна. Мэдээж хэн нэгэн Том Ридлийн өдрийн тэмдэглэлийг хайж ирээд аваад явчихсан байна. Сургууль дээр гараад буй нөхцөл байдлаас болоод Quidditch-ийн дараагийн тэмцээнийг цуцалсан болохыг профессор МакГонагал мэдэгдлээ. Хари болон Рон хоёрыг эмнэлэг рүү авч яв. Гэтэл хөөрхий Hermione дараагийн хохирогч болж хөшөө болсон байжээ. Hermione хөшөө болохдоо гартаа ганцхан толь барьсан байж. Хогвартс сурагчдын аюулгүй байдлын улмаас хамгаалалтаа чангадгаж эхэллээ. Хэрв халдлага зогсохгүй бол сургуулийг хаах болсон талаарч багш нар хэлдэг. Оройн Хари Хагрид рүү очлоо. 50 жилийн өмнө юу болсон талаар тодруулах гэтэл профессор Дамблдор ирээд Хари нуугдахаас өөр аргагүй болно. Дамблдор ирэхдээ яамны хүнтэй хамт иржээ. Хагрид өмнө нь энэхүү хэрэгт буруутгагдж байсан тул Хагридыг байцаахаар ирсэн юм байна. Энэхүү яамнаас Хагридыг Азкабаны шоронд хорихоор авч явлаа. Хагрид тэдэнд өөрийгөө буруугүй гэдгийг хэлээд түүнийг хорсны дараач аллаг гарсаар байх болно гэдгийг сануулдаг. Ингээд тэд Хагридтай ярилцаж чадсангүй. Гэхдээ тэр явхдаа аалзнуудыг даг гэсэн сэжүүр үлдээв. Энэ сэжүүрээр нь хориотой ойроо манай хоёр явж аврагаалз Арагогтой уулздаг. Тэр мангас нь аалзнууд биш. Харин аалзнууд хүртэл айдаг нэгэн аимшигтэй зүйл байдаг тухай хэлнэ. Мэдээлэл авчгаад манай хоёр явах гэтэл аалз харин явуулахгүй. Зөв зүгээр хүрээд ирсэн шинэхэн махнуудаас хүүхдүүдээ би хэрхэн татгалзуулах вэлээ. Манай хоёр яг алуулдгийн даван дээр нөгөө зугцсан нисдэг машин нэрээд тэднийг авардаг. Hermione байх
байхгүй учраа манай хоёр жаахан хэцүүдэж байгаа нь ойлгомжтой. Хермоныг эргэн эмнэлэгт очлоо. Чи энд байсан ч болоос чи өмнөхөөс ч илүү бидэнд хэрэгтэй байна гэж хэлээд гарыг нь атгатал. Түүний гарнаас нэгэн сэжүрийг олов. Рон, наадах чи юу вэ? Рон, Хермоны халдлагад өртдөг өдрөө ийм учраас л номын санд байж. Хермоныгийн үлдээсэн сэжүр дээр Басилик гих нэгэн авраг могоон талаар байх бөгөөд тус могоо нүд рүү харсан. Хинч шууд тэр дороо өгдөг байх нь. Нууцын өрөөний мангас нь Басилик могоо байж. Тиймээс л би яриаг нь сонсож чадаад байж. Учир нь би могоотой ярьж чаддаг учраас. Хэрвээ тэр нүд рүү нь харахтал үхдэг юм бол яагаад хинч үхээгүй зүгээр л хөшөө болчихсон юм бэ? Учир нь хүмүүс нүд рүү нь шууд биш, тусаглаар дамжуулж харсан учраас. Тэгвэл Басилик яаж энэ тэрүүгээр харагдахгүй яваад байгаа юм бэ? Тэр чин том заваа могоо шүү дээ. Хэн нэгэ харсан л байх ёстой. Харда Хермоны наад асуултанд чинь аль хэдийн хариулчихж. Гэснээр могоо сургуулийн усны хоолоогоор дамжин сурагчид руу дайрч байгаа болохыг тэд Энэхүү тэд уйланхаа морьдол дээр очиж 50 жилийн өмнө нас барсан охин мөн үү биш үү гэдгийг нь асуухаар явлаа. Гэтэл сургуулийн дохиогоор сурагчдыг яаралтай өрөөрөөгөө явахыг зарлав. Хари Рон хоёр юу болоод байгааг харахаар багш нар руу нууцаар дөхөн очиход хан дээр томор өөр хижээнийг нууцын өрөөрөө авч явсан бол л доо. Профессор МакГонагал сурагчид нэгэнд аюултай байдалд орсон тул хүн бүрийг гэрт нь хариулах хэрэгтэйг хэлэх болно. Үүнтэй зэрэгцсэн Локкарт ирлээ. Энэ нөхөр ядаж байхад өөрийнхөө номонд нууцын өрөөг хаана байгааг нь мэднэ. Онгойлгож байсан гэд бурчсан тул профессор Снэп түүнийг яаралтай очиж Жинийг аврахыг даалгалаа. Профессор Локкарт ч түүнд өрөөг онгойлгохдоо бэлдээ гэж хэлээд яв. Хари Рон хоёр профессор Локкарт дээр очиж мэдэж байгаа зүйлээ хэлж туслая гэд очтол нөгөөх маань яг зүхтах гэж байна. Локкарт багш үнэндээ бусад шидтнүүдийн адал явдлыг хулгайлж ой санамжийг нь устгадаг байснаа хүлээн зөвшөөрөв. Багшийг мундаг шидтэн биш нэг муу лоовирчин байсныг нь мэдсэн Хари Рон хоёр урам нь ихэд хугарнаа. Гэтэл Локкарт багш Хари Рон хоёрыг ашиглан дахин нэг номны санаа олж тэр хоёроор нууц өрөөг нээлгүүлэхээр сүрдүүлж эхлэхэд хүний олноороо манай хоёр дийлээд нөгөөдхийг чинь морьтл руу аваачив. Уйланхаа морьтл тэдэнд хэрхэн үгснээ ярьдаг. Миний өхөл маш санаанд оронгүй байсан. Би яг угаалт төрийн хажууд үгсэн. Олив Хорнбай. Миний шилийг шоолоод байсан учраас би энэ угаалгын өрөөнд орж нуугдсан юм. Би уйлж байлаа. Гэтэл хэн нэгэн орж ирэхийг сонссон. Хэн ч ямаг алсан юм бэ? Би мэдэхгүй. Би маш их уймарсан байсан. Гэвч тэр нэг хачирхалтай юм хэлсэн. Яг л өөрөө зөхөөсөө хэлээрээ яриад байгаа юм шиг. Тэгээд би түүнийг нэгэн хөвгүн байна гэж бодсон болохоор хаалгаа онгоолгоод түүнийг яв гэж хашгирсан. Гэтэл би өгчихсэн. Зүгээр л тэгээд үү. Яаж? Би зүгээр л маш том хоёр шар нүд над руу энэ угаалт турнаас харж байсныг сандаг. Ийхүү Хари нууцын өрөөний гарцыг олж могоо хэлээрээ нууцын өрөөг онгоолгов. Хариг яг хонгол руу орох гэж байтал хэрвээ чи тэр дор өгчхөл надтай хамт энэ нойлыг хуваалцаж болно шүү. Баярлалаа. Тэд хонглоор доошоо буухад хонгол өгсөн амьтны яс могоон гуйц арьсаар дүүрэн байлаа. Гэтэл Локкарт ухаан алдсан дүр үзүүлж Роны савааг авч хамгийн сайн чаддаг ой санамжийг нь мартуулах шившлэгээ унших гэж байтал Роны хугархай саваа өөр дээр нь үйлчлэн юу болсныг бүгдийг нь мартчихв. Тэр үед нь агуу нурах болно. Хари цааш ганцаараа явхаар болдог. Хари цаашлан нэгэн өрөөнд орж ирэх бөгөөд энд Жиний газар дээр өглүүд болсон хэвтэж байхыг нь харлаа. Хари Жинийг сэрэх гэж оролдож байхад өнөөх тэмдэглэлийн дэвтэр дээр Том Ридл гарч ирэн өөрийнхөө жинхэнэ төрхийг илчлэв. Хари түүнээс Жинийг хэрхэн аврахыг асууж эхлэхэд Том Ридл Жиний анх нууцын өрөөг нээсэн. Үгүй тэр тэхэхгүй. Жиний л бүх энгийн цустай хүүхдүүд рүү Басиликийг илгээсэн. Жиний бүх сүрдүүлхийг захиануудыг хан дээр бичсэн. Гэхдээ яагаад? Учир нь би түүнд хэлсэн болохоор. Би хүнийг ятгахтаа сайн л да. Тэр өөрийнхөө юу хийж байсныг ч мэдээгүй. Гэтэл өдрийн тэмдэглэлийн хүч түүнийг айлгаж эхэлсэн. Тэр охтын угаалгын өрөөнд аваачин хаях гэж үзсэн. Гэтэл чи дэвтрийг олсон. Миний хамгийн их уулзахыг хүсэж байсан хүн. Чи яагаад надтай уулзахыг хүссэн юм бэ? Учир нь би чамтай ярилцах хэрэгтэй байсан юм. Тиймээс би чиний итгэлийг олохын тулд Хагридийн талаарх дурсамжуудыг харуулсан юм. Хагрид бол миний найз. Чи түүнийг гүтгсэн. Тийм байц. Би Хагридийн эсрэг мэдүүлэг өгсөн. Ганцхан Дамблдор л түүнийг гин буруугүй гэдэгт итгэж байсан. Дамблдор чиний хэн гэдгийг мэдэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Тэрнээс хойш Дамблдор байнга намайг хараандаа байлгах болсон. Би сургууль дээр байх үедээ нууцын өрөөг нээх нь маш аюултай гэдгийг мэдж байсан болохоор өдрийн тэмдэглэлийг үлдээсэн юм. Өөрийн 16 та үеийн дүрийг хуудснуудад үлдээж, ингэснээр Салазар Слицерний хийж чадаагүй агуу ажлыг гүйцэлдүүлэхийн тулд гэвч чи дуусгаж чадахгүй нэ. Хэдхэн цагийн дараа Мандрикийн уусмал бэлэн болж хүүхдүүд зүгээр болох болно. Өө, би чамд хэлээгүй лөө. Бузар цуснуудыг алах нь миний зорилго байхаа болсон. Миний шин байвал чи ямар ч онцгой чадваргүй нэгмүү хүүхэд
бүх цаг үеийн хамгийн шилдэг шидтэн устгах ямар байсан бэ? Яаж Лорд Волдемортын хүч бүрэн устдаж байхад ганцхан сорвтойгоор амьд гарсан юм бэ? Би яаж амьд гарсан чамд ямар хамаатай юм бэ? Волдеморт чамаас хойш байсан. Волдеморт бол миний өнгөрсөн одоо ирээдүй. Гэтэл тэрээр аимшигт Волдемортын залуу үеийн дурсамж байх бөгөөд дахин хүчтэй болж бие олж авахын тулд энэ бүх зүйлийг хийжээ. Тэрээр Жинигийн ирч хүчийг сороод өөрөө амьлахаар шийдсэн юм байна. Түүний жинхэнэ нэр нь Том Марвело Ридл боловч тэрээр өөрийн энгийн аавыгаа үзен яддаг байсан тул Лорд Волдеморт болгон өөрчилжээ. Гэтэл Дамблдорын галчуу ирж Харрид Гэдрик Гриффиндорын элдийг авчирч өгөв. Үүнтэй зэрэгцэн Волдеморт Басиликийг дуудан гаргаж ирлээ. Авраг могой Харри руу дайрахад галчуу могойнуудыг сохолцов. Үүнийг ашиглан Харри хөшөөн дээр гарч зогсон аимшигт могойг эл дээрээ сүлбэн аллаа. Гэвч Харриг элдээ зоох үед нь могойн шүд гаранд нь шигдэж Харри хорджээ. Харри сүүлийн тэнхийг ашиглан Жинийг аврах гэж ойртоход Волдеморт манай үнийг хэзүүдсэнийг харж зогсдог. Харри гинэт ухаан гарган дэвтрийг устгаснаар Волдемортын дахин нэг удаа ирэх санааг нь ялж Жинийг аварч чаддаг. Хөөрхий Харри могой хорноос болоод яг өгөх гэж байтал галчуу ирж нулимсаа дуусааснаар Харри эдгэрлээ. Ийхүү Харри раун 2 Дамблдорын офс дуудагднаа. Сургуулийн маш олон дүрмийг зөрчсөн тул жаахан эрүүний шүл угаад зогсож байлаа. Гэсэн ч эр зэрэг гарган олон сурагчдын амийг аварсан тул тэднийг шагнахаар болов. Захирал Роныг явуулан Харритай хоёулахнаа ярилцахулна. Нэгдүгээрт би чамд баярлалаа гэж хэлмээр байна. Харри, чи нууцын өрөөнд үнэхээр эр зоригтой. Үнэн ч нэгэн гэдгээ надад батлан харууллаа. Хэрвээ тийм байгаагүй бол галчуу чамайг сонгож очихгүй байх байлаа. Хоёрдугаарт сэтгэл санаагч нь ямар нэгэн зүйл зовоож буйг би мэдэрч байна. Тийм биз дээ Харри. Зүгээр л би Том Ридл бид хоёрын хоорондох ялгааг тэмцсэн олж харахгүй байна. Чи могоо хэлээр ярьж чадна. Харри. Яагаад? Учир нь Лорд Волдеморт ч бас могоо хэлээр ярьж чадна. Хэрв би буруу бодоогүй бол тэр энэ сорвийг чамд өгсөн орой өөрийнхөө зарим чадварыг чамд шилжүүлсэн бололтой. Тэр тэгсэн гэж юу? Санаатаагаар биш ч тийм ээ. Тэгвэл хуваарлагч малгайны зүв байж би Слизеринд орох байж. Тэр үнэ Харри. Чи Волдемортын олон гайхалтай чадварыг эзэмших байсан. Гэвч яагаад чамайг хуваарлах малгай Гриффиндорт хуваарлсан юм бэ? Учир нь би асуусан болохоор яг зөв Харри. Яг зөв. Энэ л чамайг түүнээс ялгаатай болгож байгаа юм. Бидний жинхэнэ зүрх сэтгэлийг харуулдаг зүйл бол зөвхөн бидний ур чадвар биш юм шүү дээ. Харри, бидний хийж буй сонголтууд юм. Хэрв чи Гриффиндорт байх үнцэнтэй хүн гэдгээ батлахыг хүсч байвал би чамайг энэ сэлэм рүү хараасаа гэж хүсэж байна. Учир нь жинхэнэ Гриффиндор л энэ элдийг малгаанаас нь сугалж гаргаж авч чаддаг юм шүү дээ. Тэр хоёр элдний талаар ярилцаж байтал Добби өөрийн мастрын хамт хүрэлцэн ирлээ. Энэ бүхний ард Люциус Малфой байсан бөгөөд Жинигийн цүнхэнд дэвтрийг хийж Доббигоор Харрид үргэлж саад тавилдаг байжээ. Гэвч Добби сайхан сэтгэлтэй тул Харрид хор хөнөөл хүртээгээгүй. Үүнийг мэдсэн эзэн нь Доббиг зөндөө зодож дарамтлагдаг байсан болж таардаг. Бүхнийг мэдсэн Харри нэгэн арга сэдэн өнөөх дэвтрэнд өөрийн амьсаа хийгээд Люциус дөгөв. Тэгэд төлөвлөгөө нь хэрэгжээгүй ууртай эзэн Доббид өнөөх дэвтрээ дамжуулах үед Добби эзнээсээ хувцас бэлгэнд авсан тул эрх чөлөөт эльф боллоо. Харри руу яг үхлийн шившлэг унших гэж байтал чөлөөлөгдсөн эльф маань хуучин эзэн рүүгээ дайрч Харриг хамгаалав. Бас их хүчтэй юм аа. Энэхүү хичээлийн жил дууслаа. Хөшсөн сурагчид маань буцаад хэвийн болцоожээ. Hermione-г харсан манай хоёр баярлан түүн дээр гүйж очин. Профессор Дамблдор хөшсөн сурагчдыг эмчилсэн профессорт талархал илэрхийлнэ. Мөн Хагридыг цагаатгсан болохыг дуулгав. Манай гурав их баяртай байна. Эцэст нь энэ жилийн цомыг манай гурвын эр зөргийн ачаар дахин Гриффиндор авсан болохыг зарласнаар кино маань дууслаа. Киночд байлаа. За тэгээд манайхан дараагийн ангийг үргэлжлүүлэх гэх юм бол комент хэсэгт 3 дугаар анги гэж давалгаалаарай.